Манай хотод шинээр нүүж ирсэн юм. Дээри бол үнэхээр сайхан газар. Гэхдээ үе үе элдэв юм болно. Энэ хотын хүмүүс яг л чөтгөр шүглсэн юм шиг. Заяа уцханда амьдрал авгүй юу? Сүүлд нэг амар давгүй цуврал HBO дээр гарч эхэлжээ. Аимшигын зохиолын ноён өргөл Стивен Кингийн зохиол болох It кинонуудын өмнөх үйл явдлыг гаргасан 2015 оны Welcome to Derry цувралын эхний ангийг ярьж хөр онцоллоо. Нөгөө нэг бүжиглдэг алиалагчийн үүсэл гарлыг харуулна шүү дээ. Мөн энэхүү цувралын багийнхан зураг авалтын ажлаа эхлүүлэхээс өмнө хамаг скрипт мэдээлэлээ Стивен Кингэд танилцуулж зохиолч мань хийгдэх гэж бүх ажилд нь найзлал өгсөн гэж байгаа. Ингээд бүх цаг үеийн IMDb дээр хамгийн өндөр оноотой бүтээл болох The Shawshank Redemption зохиолчийн бүтээлийг эхлүүлцгээе. Энэхүү киноны үйл явдал нь It бүрэн хэмжээний цувралын үйл явдал болохоос 27 жилийн өмнөх буюу 1960 оны Derry тосгоны амьдралыг харуулдаг. Өөрөөр хэлбэл тэр Pennywise гэх их нэртэй зүйл чинь сансраас гаралтай хаа. Тэр бээр хүн төрөлхтнөөс илүү урт настай бөгөөд хүн үүсгэхээс өмнө дэлхий дээр унсан гэж их зохиол дөрөө дурдсан байдаг. Хүн төрөлхтөн үүсний дараагаар сэргэж 27 жилийн мөчлөгтөөгөр амьдардаг ажээ. Pennywise хүний махан эзэгтэн бөгөөд хүүхдүүдийг идэхээс өмнө тултал нь айлгаад зогтолтгоо. Хүүхдийг айлгана гэдэг нь түүний хувьд идэх хоолныхаа амтыг амталж байгаатай адил юм байна. Айсан байх тусмаа түүнд идэхэд илүү амттай юм байна. Тэр бээр яагаад зөвхөн хүүхдээр холддог вэ гэвэл хүүхдийг айлгах нь том хүнийг айлгахаас илүү амар гэдэгт оршиж байгаа юм. Энэ кино маань бусад Стивен Кингийн зохиолуудтай ажиллаар олон талд нэгэн зэрэг үйл явдлууд болдог учраас та нарт айлуулах ойлгомжтойгоор ирж өгөхийг хичээнэ. Ингээд анхаарлаа нааш нь хандуулаарай. Бас subscribe дарахаа мартаоцай. Гол үйл явдал нь нэлээд ядруу царайтай хүү кинотеатрт туйлаачлан үзэж бугаар эхэлнэ. Хүү дөнгөж өсвөр наснд эхэлж буумыг харагдана. Гэхдээ сандрахаараа сокс гогтөг зуршлаараа киноны сонин хэсэгт улам их дуу чимээ гаргаж сокс гогно. Хулгайгаар үзэж байхад нь кинотеатрын ажилтан гэрлээ тусгаснаар хүү ажилтан хоёр хэсэг муурхалган дуу. Үүний дараа хүү кинотеатраас угтаан гүйж цасан дунд нэгэн хувцастайгаар гаргалахлаа. Хүүгэн байгаагаас харуул очих газартай байсан бол ингэж явахгүй дээ гэж бодогдмоор юм. Хүү отоос гарах замдаа гараа өргөн машин зогсооход нэлээд дулаахан царайтай гэр бүлийнхэн зогслоо. Хоёр хүүхэдтэй эцэг их байв. Хүүг машин доторх айлын ээж нь "Хөөмөн ханаа төрхөөс өмнө энийг нөмрөө" гэд хүнчин шиг юм өгөөд хүүгээс "Гэр чинь хаана байдаг вэ? Чамайг гэр чинь үргэж өгье" гэж асуугаад хүү "Дээрий л биш бол хаашаач явсан яах вэ" гэж хариулна. Гэр бүлийн хосууд Портланд руу явж байсан учраас замд гээд нэг үг зайчлан авч явахаар боллоо. Эхэндээ ингээл нэг жирийн гэр бүл шиг байсан. Том охин нь уушиг гэсэн бичгтээ савнаас хүн амьтныхын тодорхойгүй цустай уушиг гаргаж ирээл амандаа ойртуулад унлаа. Гүй тэгсэн манай хүүгийн нүрэн дээр нь цустай гараараа хүрэх гэж оролдлоо. Хүүч одоо нэг л эвгүй машин цуснаа мэдрээд л байж байтал машин Дээрий хот руу буцан орж ирснээр нөхцөл байдал улам хорцтаар болохоо байлаа. Яасан гэсэн чинь урдан сууж байсан жирэмсэн эзэгтэйгээс хүүхэд нь шууд өрчлөө. Хүүхэд төрүүлэх процесс ийм хурдан болж өнгөрдөггүй баймаар та. Нөхөр нь хүүхдээ хараад л "Тэр үзэсгэлэнтэй юмаа" гэж хэлэхэд эхнэрээс нь хүүхэд биш далавчтай чөтгөр мэдлсэн үзэгдэнэ. Чөтгөр машин дотор нисэж ээж нь хүүхдээ өөрийнхөө хүүгээр барих гэж оролдоно. Одоо болж байгаа зүйлээс сэтгэлэн төгссөн хүү соско гэж эхэлнэ. Гэнт шил харах чимээ гарan хүүгийн соск машинаас унснаар кадр тасрав. Үзэг зөвлөгтөд шинээр ирсэн нисгч нар Дээрийн баазд ажиллахаар болж орчин тойронтойгоо танилцж байгаагданаа. Энэ үед арьс өнгөний үзэл хүчтэй байсныг чилхүү багийн зарим гишүүд нь шинэ нисгчдийг маань дээрлэх гэж үзэстэй. Гэхдээ тэгээд цэргийн журам гэж зүйл байсаар байтал дээгүр цолтой хүний арьс өнгөний үзлээс болоод үл хүндэх нь цэрэг хүний хийж болохгүй зүйл босоо да. Дээрийн ахлах сургуульд дээрлэх гэдэг нь энгийн үзэгдэл бололтой. Лилигийн охины шүүгэнд даршилсан өргөс тэмхээр дүүргчиж. Яагаад охиныг даршилсан өргөс тэмхээр дээрлэх болсон юм бол доо? Хүүхдүүд охиныг галзуурсан Лили гэж шивэр авирицгэн. Юунаас болоод энэ охиныг нийтээрээ алагчилж үзэх болсон юм бол доо? Охин гарын дээрх бугуувчаа харахад түүний бодол өнгөрсөн рүү шилжиж киноны эхэнд гарсан хүү бодогдно. Хүү Лилид өөрийнхөө нууц газрыг үзүүлж байжээ. Охин энэ үед нь яагаад хүүхдүүд түүнийг алагчлах болсон түүхийг хуваалцсан юмсан ч. Охины аав нь даршилсан ногооны үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд нэг өдөр охин ээж аавтайгаа хамт байх үедээ аавынхаа ажил дээр өөрийнхөө тоглоомыг үлдээснээр аав нь буцаж орон тоглоомыг авч ирахаар болж. Яг тэр үеэр аав нь золгүй байдлаар үйлдвэрийн осолд өртөж амнасаа алдсан байна. Осол гэхдээ маш аимшигтэй буюу аавынх нь би даршилсан ногооны тогоонд унаж савлалтай эсрэг рүү шилжин даршилсан ногоо шиг хэдэн хэсэг болж хэрчигдэн савлгаанд орсон байна. Охины аав нь өөрийнх нь тоглоомыг авчрахын тулд буцан үйлдвэрлэгөө орсон учраас охин аавынхаа осолд өөрийгөө буруутгадаг гэжээ. Тэгээд хүүхдүүд охины шүүгэнд даршилсан өргөс тэмх хийсэн байсан аавынх нь ослыг санагдуулах гэсэн юм байна л да. Тэгж утгаар бас харгсан юм аа. За тэгээд энэ харамсалтай усны дараагаар охин хинт ч юу болсон тухай ярьж чадаагүй гэдгээ хэлнэ. Мэдээж өсвөр насны хүүхдэд асар их хүн дээр тусах явдал шүү дээ. Ийм ослын дараа охин өөрчлөгдөхөд найзууд нь ч нүүр буруулаад үе тэнгийнхэн ч гэсэн галзуу Лили гэж шивнэлдэх болжээ. Ингэж хамаг сэтгэл доторхоо хүү дуудалсан өдрөө Лили маань санагалзаастай. Лилигийн санагалзаад байгаа хүү нь киноны ихэнх хэсэгт эвгүй машин суудаг хүмүүс шүү дээ. Одоогийн байдлаар тэр явдлаас хойш хүү алга болоод яасан тодорхойгүй байгаа юм байна.
Ингээд хүүг бодоод байж байтал усны хоолойноос хүүгийн ярих чимээ Лилид сонсогдноо. Лили шууд чи тэнд байна уу? Чи мөн бол гэртээ буцаж ирээрэй гэд хоолойнд хэлтэл тэр усны хоолойноос тэр намайг явуулахгүй байх гэж хэлээд цустай хуруу гарч ирэв. Усны хоолойноос хүүхдүүдтэй харилцах гэдэг нь алиалагчийн классик үйлдэлүүдийн нэг яалч юм билээ. Маргааш нь Лили маань сайн найздаа босон явдлаа хэлтэл нөгөөх нь тоож санаа зовх нь байтугай имийнхаа бол гэж авнаа. Ер нь Лилигийн сайн найзуудын хувьд бос тогт таалагдах нь хорвоогийн хамгийн чухал зүйл юм шигэ. Сайн найздаа хэлээд ямар ч тус нэмрэг олоогүй Лили маань алга болсон хүүгийн найзууд дээр очиж карантины явдлаа ярьлаа. Алга болсон хүүгийн хоёр найз нь Лилигийн ярианаас болоод бас талцлаа. Одоо тэгээд алга болсон найз нь карантаар дамжуулж ярьсан гэхээр итгэхэд хэцүү шүү дээ. Гэхдээ бас ойлгох гэж хичээж байгаа нь аав штэ. Алга болсон хүүгийн найз нь гэртээ ирээд ааваас асууж байгаа. Хүүхд тулгуулаад газар дор усны хоолойнд хорих боломжтой юу гэхэд еврей аав нь хүүмэн хорих лагеруудад еврей хүмүүсийн арьсаар гэрлийн читэн хийдэг байсан юм гэж хариулнаа. Аавын хэлсэн зүйл нь хүүг унтахад нь үзэгдэж шар ус босгоод авлаа. Энэ мэдээж алдарт алиалагч Pennywise-ийн маань стратегийн нэгдүгээр шат шүү дээ. Шөнийн явдлын дараагаар еврей хүү Лилигийн ярьсанд илүү итгэх боллоо. За ингээд нийтээрээ баг болж хэргийн зангилаг гарах гэж үзэх болов. Хамгийн ихэнд бүгдээрээ мэд хүүг алгуулахад гарч ирсэн нийтлэлийг уншлаа. Нийтлэл дээр хүүг хамгийн сүүлд кино театрт харсан гэх мэдүүлгээр тухайн театрт ажилладаг Вероника гэх охин дээр ирэв. Вероника мөрдлөг хийж буй хүүхдүүдийг хараад шууд л уурлаад хөөчлөө. Яасан гэсэн чинь тухайн үеийн арьс өнгөний үзлээс болоод олон нийт хэрэгт ямар ч хамааралгүй Вероникагийн аав хэрэг тохиж туг дахих гээд байгаа юм байна шүү дээ. Тийм болохоор Вероника охин олон юм сонирхсан хүмүүсийг хөөдөг болжээ. Уг нь манай тэргийн үнэн мөндийг гаргах зорилготой шүү дээ. За тэгээд ураачихсан эдийн Вероникад хөгдөөд шал дэмий карантины хоолойноос гарсан чимээнээс мөрцөн юм гэж хэлэхэд Вероника та нар ч гэсэн сонссон юм уу гэж асуулаа. Ингээд баг мөрөдлийн баг маань тодорчгүй яв. Тэр бохрын хоолоогоор дуудах үедээ дуусан тун одоо кино театраар явж байгаа нэг киноны дуу юм байна шүү дээ. Эндээс л мөрдлөгийнхөө дараагийн үе шатыг хөгжүүлэх болж байна. Өөр нэг талдаа шинээр шилжиж ирсэн эсгэгчийг орондоо орж байхад нь цонхны цаана хар түр сүтлэх нь үзэгдвэ. Энэ удаа амьд хүн үү эсвэл алиалагч үү? За тэгээд орондоо орчихсон тухтай позоо олчихсон яг давсандаа явах гэтэл өөдөөс нэг масктай гаргаж ирээд дарамтлж гарлаа. Нисгчээс мэн цэргийн нууцтай мэдээллийг сүрдүүлгийн аргаар хэлүүлэх гэж орж ирсэн юм байна шүү дээ. Бүр буу өнтер тулгаад мэдээлэл хэлэхгүй бол буудлаа шүү гэж сүрдүүлж байна. Эцэстээ тэгээд нүл нанчилдаан болж байхад манай нисгчдэр найз нь орж ирж аварлаа. Юу болоод өнгөрч вдөө. Үзэг зорилготоход хүүхдүүд маань мөрдлөгөө өргөжлүүлэн дуулж байсан дууны киног нь нууцаар олж үзэхэр болов. Вероника маань альбом туршлагынхаа давуу талыг ашиглаж нууцаар нөгөө үедээ кино театрт оруулан өргөн дэлгэцээр үзүүлнэ. Манай эдэж кино эхлэхээс өмнө метийг бодож шаналаастай. Хөвгүүд ч одоо метийн хажууд байж чадаагүй учраас алга болсон гэдэг нулимс туслаа. За тэгээд нөгөө кино гарч эхлэв. Гэтэл киноны масс хэсэгт нь алга болсон мет үзэгдэнэ. Метийг машинтайгаа авч явсан гэр бүлийн хүүхдүүдийн дунд өлгийтэй хүүхд төвчгсөн зогсож байлаа. Гэвийн алга болсон найз нь гараад ирэхээр найзууд нь шоконд ороход мэдээж ирэг. Хөө өлгийтэй хүүхдүүдийг тэрэн камерын дуранд ойрцоор тэр хүүхдүүдэд ойртож бүм харагдана. Найзууд нь метийг дутахад дэлгэсэн санаас мет та нар ирээгүй та нар надад худлаа ирсэн гэж гомдлоод нүүрэндээ нүд цэртэлгмээр инээмсэл тодруулаад тэрвч явсан хүүхдүүдийг найзууд руугаа шидлээ. Тэр хүүхэд нь киноны ихэнд гарсан эвгүй далавчтай мутант хүүхдчүүдээ. Далавчтай хүүхэд киноны ихэнд гарч ирсэн хэмжээсээ илүү томорчихсон хүүхдүүд рүү дайрлаа. Хөвгүүдийг нэг нэгээр нь барьж аваад төгсгөлд нь Вероника Лили хоёр л үлдлээ. Ингэж дээрэл тавтай мөрөл киноны 1-р бүлгийн 1-р анги өндөрлөв. Яг одоо үзэгчийн дунд өндрөөр үнэлэгдэж буй хавь ойрын хам хүн амьтныг айлгаад байгаа It Welcome to Derry зурлалыг Univision HBO хагцаас хүргэлээ. Энэ бүлгийн бүх ангийн дэлхийн нээлттэй зэрэг Univision Look TV-д ороод явж байгаа юм байна лээ шүү. Монгол үзэгчдийн хувьд аимшиг кинонд ногсон хүмүүс олон байдаг да. Pennywise гэж хэн болох талаар сонирхон судалж байгаа хүмүүс бий байгаа. Тэгвэл одоо учрыг нь олж хужирыг нь дунгаахан дээ.